Тэмийн төргий танхимын худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн яг одоогийн өвчин төгөлдөр байгаа хууль дээр жаахан сууж одоогийн бас та хэдийн оруулж ирсэн хуулийн дүгнэлтийг нь үзэл баримтал дээрх мэдээлэлтэй танилцсан. За одоогийн хуулийнхаа нэгдүгээр зүйл дээрээ энэ хуулийн зорилт нь болохоор танхим болон төрийн бас байгууллага иргэн аж ахуйн нэгжийн хоорондын харилцааг зохицуулахад оршиж байгаа юм хууль байгаа юм байна. 3-ын 1-д нь болохоор аж ахуйн нэгж байгууллагуудаас худалдаа үйлдвэрлэл эрхлэлтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан ашигын төлөө бус хуулийг тгийв. За ийм байдлаар бол одоо манай худалдаа аж үйлдвэрийн танхим үйл ажиллагаа явуулж байгаа юм. Яад ч юм танай байгууллагыг дандаа ашигын төлөө байгуулга гэж боддог байлаа. Яагаад тэгж байгаа юм лөө? За яг 2020 оноос хойш яг танай энэ одоогийн өвчин төгөлдөр хуулийн 3-ын 1-д заасан өөрсдийнхөө гишүүн байгууллагуудын эрх ашигыг хамгаална гэж байгаа энэ дээр яг юу хийсэн айгүй тодорхой яг танхимаас ирсэн хүн хариулаад өгөөч. Яагаад ингэж асууж байгаа юм бэ гэхээр сая энэ 7 хоногт хүмүүлгийн сургуулийн оюутнуудтай уулзъя. За тэгээ уулзсан юу гэж нэгсэн нэг залуухан эрэгтэй хөлт асууж байгаа юм л да. Төр ингээ юм болгонд оролцох юм аа. Янз бүрийн хууль эдэр гаргахаа болчихооч. Шаардлагатай биш бол ер нь хуульчилж яах гэдэг. Тэгэхээр танай энэ одоогийн хуулийн зорилтыг уншихаар энэ хууль байсан байгаагүй аж ахуйн нэгжүүд нэгдээд өөрсдөө дундаасаа аль нэг хүний томлоод төрийн байгууллагт мэдээллийг хүргээд эрх ашигаа хамгаалчих юм шүү. Тэр энэ хууль байх үндсэн шалтгаан нь яг юу юм бэ гэдгийг хэлээд өгөөч. Танхимынхаа өөрсдөө хариулвал их зүгээр гэж бодож байна. За одоогийн хууль дээр нь бас 50-аас доошгүй аж ахуйн нэгжүүд нэгдээд танхим байгуулж болох зохицуулт ч угаасаа байдаг юм байна. Эдийн засгийн байнгын орон дээр орж ирэхэд гишүүд яагаад 50 гэсэн тоог авсан бэ гэдээ асуугаадсан. Тэгээ ухаад үзэнгүүт энэ чинь одоогийн хуулийн зохицуулт ч юм. Энэ хууль 1995 онд батлагдсан хууль боловч яг энэ 50 аж ахуйн нэгж гэдэг чинь 2002 оны 7 сарын 4-ний өдөр орсон өөрчлөлтөөр орж ирсэн юм байна. За тэгтэл одоо өнөөдөр 2026 онд орж ирж байхдаа дахиад 50 аж ахуйн нэгж гэдгийг тооч өөрчлөгдөхгүй байна. Яа тэгж байгаа юм бол 2002 онд Монгол улс 2.5 сая хүнтэй байсан юм байна. Аж ахуйн нэгжийн тоон 29 мянга гэж. За одоогийн статистик харах юм бол 2025 оны байдлаар л 3.5 сая гараа авсан хүн амтай. Яг идэвхтэй бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж нь 115 мянга буюу 4 дахин өссөн ба штэ. Тэгэхээр энэ 50 гэсэн тоон дээр ядаж ажиллаад тэгвэл 4 өссөн бол өнөөдөр 2026 он 200 аж ахуйн нэгж нэгдэжээж танхим байгуулах хэрэгтэй юм байна гэж ядаж суур тооцоолоо харах хэрэгтэй байсан шүү. Нэг тийм дутуу юм шиг санагдаад байгаа учраас бас энэ хууль байх зайлшгүй шаардлагыг ойлгомоор байгаа учраас хариултахыг хүсэж байна. За ажлын хэсэг хариулах уу? Танхимын хариулъя. Эхлээд. 4 номер микрофон. За худалдаа аж үйлдвэрийн танхим бол одоо бизнес эрхлэгчдийн эрх ашигыг хамгаална гэдэг одоогийн байгаа хууль дээр бол заагдсан байгаа. Гэхдээ энэ дээр бол одоо нэг аж ахуйн нэгжийн эрх ашигыг хамгаална гэхээсээ илүүтэйгээр бизнесийн орчны нийтлэг эрх ашигыг хамгаалах үүднээсээ өнөөдөр бол бид бүхэн одоо бизнесийн орчны судалгаа хүн сурталчилгааны индекс гэдэг олон төрлийн судалгаанууд явагдаж байгаа. Судалгааны үр дүндээс хамаарат асуудлуудыг нь одоо холбогдох төрийн байгууллагуудад нь одоо зөвлөмж маягаар үйл ажиллагаа сайжруулаа гэсэн энэ чиглэлээр ингэж оролцож байгаа. За мөн бол бизнесийн одоо эрх ашигыг хамгаалах чиглэлээр бол энэ явагдаж байгаа хууль санаачлагдсан хуулиудын хэлцүүлэг дээр бол одоо оролцоог нь хангаж одоо нэгдсэн дуун хоолой маягаар бодлогын өмгөөллийн чиглэлийн үйл ажиллагаагаар л ингэж хамгаалж явж байгаа. Одоогийн байгаа энэ хууль эрхцэн хүрээнд бол За эгтөвшин гишүүн нэмж хариулъя. Уян гишүүний асуултанд хариулъя. 50 дээр нэмэх гэдэг санаачлага болохоор ер нь бол энэ яг 50 одоо нийлээд шууд хаалттай байж байгаа нэг газар хуралдаал байгуулчихна гэсэн үг биш. Энэ салбарын танхим байгуулж санаачлага гаргахын тулд эхлээд ядаж 50 аж ахуйн нэгжүүд нийлээд за бид нар нэг ийм санаачлага байна. Энэ салбар дээр одоо танхимын удирдах зөвлөлөөс баталсан яг энэ ангилд одоо энэ салбарын танхим дээр бид нар энэ танхим байгуулах ийм саналтай байна. Тэгээ энийг одоо
хэрэгжүүлээч энэ дээр одоо аж ахуй нэгжүүдийг бас оролцох болцоог боломжийг хангаач гэдэг байдлаар асуудал хандах юм. Тэгэхээр энэ өөрөө танхимын зүгээс бол яг энэ одоо санаачлагыг хэрэгжүүлэх үүднээс анхны тэр танхимын хурлыг хуралдуулахын тулд илүү тэр төлөөлөх чадварыг хангахын тулд бусад одоо жишээл аж ахуй нэгжид тухайн салбарт үйл ажиллагаа болж байгаа аж ахуй нэгжүүдэд мэдээлэл хүргэх энэ чиглэлээр ажиллах юм. Зарим салбарын хувьд бол нэмээд За 1 минут сонгоё. Зарим салбарын хувьд бол бас яг салбарын аж ахуй нэгжүүд нь 50 хүрэхгүй бас аж ахуй нэгжүүд байгаа. Тухайлбал одоо банкны салбарч гэдэг юм уу, одоо харилцаа холбооны зарим салбарууч гэдэг юм уу гэх мэтлэн ингээд энэ салбаруудын хувьд бол бас яг хэрвээ 50-д хүрэхгүй одоо бас салбарууд байдаг учраас энэ салбарууд хүрэхгүй бол олонхын төлөөлөл нь одоо хуралдаад одоо энэ асуудал бид нар энэ салбар дундаа ийм холбоо байгуулъя. Эсвэл байгуулсан тэр холбоонууд нь энэ хуулийн дагуу салбар танхимын чиг үүргийг бид нар авчиад та нар битгий одоо танхимын зүгээс бол давхар одоо энэ юу салбарын танхим байгуулахгүй гэдэг асуудлаараа ярилцаад тэгээд үйл ажиллагаануудаа явах болцоод байна. Тэгэхээр яг хуу 50 гэдэг тоон хэдийгээр тухайн үед байсан ч гэсэн ер нь бол санаачлаг гарах аж ахуй нэгжүүдийн тоо гэсэн байдлаар ойлгож болно. Одоо үйл ажиллагааны хувьд бол бас хуулиараа одоо энэ хувийн хвшлийн нийтлэг хэрэгэс шиг илэрхийлж болох юм шүү гэдэг бас асуулт асуулаад. Тэгэхээр яг үндэ бол бодит байдал өнөөдрийн тоо харахад бол бид нар үнэхээр чадахгүй байгаа. Оюн гишүүн тодорхойлъё. За 50 аж ахуй нэгжтэр бол нэг ажиллаагүй л сонсогдоод байна. Хариулт нь бол яг тэгж л уншигдлаа. Тэгээ энэ дээр бол цаашдаа хэрвээ хилцэсгэн дэмжигдээд явах юм бол яг бодиттой юм суур тоонууд хэрвээ 50 гэж бичиж байгаа бол яагаад 50 гэдгээ бүрэн гүйцэд хариулах хэрэгтэй. Яаж ч утсаа 2002 оны тоо тухайн үеийн хүн амын тоо аж ахуй нэгжийн тоон шал өөр багт чинь 50-аар нь үргэлжлүүлэн орж ирэхийг бол ойлгохгүй байна. За яг хийсэн ажлуудаа ярихээр ерөөсөө ярихгүй байна. Яг хийсэн ажлуудаа тоочны яар гэдэг хад ерөнхий хуулийг нь эхний хоёр үйлбэрээс нь ойлгож байгаа юмыг яриад хаа болох хэрэгтэй байна. За хуучнаар уул уурхай хүндүүлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан дотор нь газрын дарга гэ дотор нь ч гэсэндээ төрийн албаагч өөр ажиллаж байсан хүний хувьд танхимаас хизээ уул уурхай салбарынхны төлөөлөл болоод янз бүрийн албан бичиг өсөлтөө саналууд ирж ирсэн. 2021 оноос хойш шашмалчны тухай хуулийг сайжруулъя гэдээ ажиллаж хахад хэдэн удаа танахаас санал нэрсэн. Орж ирж байгаагүй. Яг тэрийг нэг тоочны хариулах гэдэг зүггүй бол бичгээр авъя. За Эгтүшин гишүүн. Оюн гишүүний санал хэлсэн санаатай бол санал нэг байна. Танхимын хувьд сайжруулах зүйл их байгаа. Өнөөдөр бол төгс өдөр болцсон байсан бол бид нэр хувийн хвшлийн орон зай юм байхгүй байсан. Тэгэд энэ хуулийн дээр бас яг энэ одоо тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн салбарын олонхыг одоо хамруулж чаддаг энэ холбоодуудыг жишээлбэл энэ одоо танхим гэдэг энэ одоо үндэсний танхим бий болох энэ бүтцтэй одоо зэрэгцүүлж танхим байгуулахгүйгээр шууд хамтарч ажиллахаар ингээд заалтууд орцсон байгаа. Тэгэхээр энэ танхим дээр бүх аж ахуй нэгжүүд нь танхим дээр орчдог учраас төлөөлөх чадвар салбарын бодлого гаргахад болцоо байхгүй. Тэгэхээр танхимын дэргэд энэ салбарын бодлогын зөвлөлүүд гэдэг ажилтдаг энэ бүтцүүдээр яхийг хичээдэг. Зарим нь бол хангалтгүй. Тэгэхээр одоо жишээлбэл бид нар уул уурхай асцааш гэдэг юм уу, аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, хүнс шиштийн холбоо, барилгын асцаас гэх мэтлэнгэр гэдэг энэ олонхын төлөөлөл авсан холбоодуудтай бас яг энэ хууль гарсны дараа хамтарч ажиллах талаар бас ярилцсан байгаа. Тэгэхээр энэ хууль дээр бас энэтэй холбоотой зүйл заалт оруулсан байгаа учраас За энэ дээр мандахаа гишүүн асуулт асууя. За